шуналдах цаг үе ерөөсөө биш зүгээр өмнө хийсэн өгөөжүүдээ хэдүүлээ зүгээр 50 хамгаалцгаа гэхэд энэ уналт нэлийн савлгаатай үеийг хэдүүлээ алдгалгууд авч чадах юм бол ер нь айгүй супер явцсан байгаа гэсэн үг. Тэгээд хямдэрсэн үеэр хэдүүлээ нэмж цуглуулад авна шүү. Та энэ донд өөрөө би даасан хөрөнгө олт хийгээд багцаа өдөрч байгаа хүмүүс нь байгаа. За, таад зориулаад энэ бүтэн сая өдөр 11 сарын 9-нд нэг VIP event болж байгаа. Тэн дээр би юу таатай болцсон бэ гэх юм бол бүх шинжилгээнүүдээ нэгдсэн байдлаараа таатай хуваалцсан. Энэ худалдааны дайн яг яах гэж байгаа юм бэ? Европын эдийн засаг улам муудах юм уу? Дэлхийн 3 дугаар дайн эхлэж байгаа юм уу? Эхэлсэн юм уу? За тэгээ энэ алтны үн хааш өргөжлүүлээд өсөх үү яах вэ? Олон улсын хөрөнгөний зах зээл яг хаашаа хөдлөж байгаа юм бэ? Энэ ивентээр оролцмоор байгаа юм бол бүртгүүлэх линк доор байгаа шүү. 30 хүний суудлын хязгаартай. Тэгээд 12 цагаас эхлэн 3 цагт дуусна энэ бүтэн сая өдөр. Тэгээд ивентээр эргүүлээ уулзцгаая. Тэгээд ивентийн дундуур ивент болсныхан дараа чөлөөтэй надаас юм асуугаарай. Баяртай. За хөрөнгөний зах зээл дээр юу болж байгаа юм бэ? Манай биткойны шорт сайхан явж байна. Биткойн одоогийн байдлаараа $100,000 дээр ирсэн байгаа. Таад нэг харж байгаа юм бол яг хутганы иргэн дээр явж ийн яг үхэх гээд байна. Яг үхэх гээд байна. Хэдүүлээ харцгаая. Миний таамаг юу юм бэ гэх юм бол sentiment амар муу. Хүмүүс ерөөхдөө бууж өгөх гээд ах шиг байна. Тэгээд ер нь одоо нэг flash out болоод дахиад ингээд доош шууд ингээд waterfall одоо усан оргил уур шиг ингээд доош явахгүй л дээ. Ингэж явах магадaltaй. Хэдүүлээ харцгаая. Гэхдээ хэдүүлээ юу их юм бэ гэх юм бол нөө stop loss-уудаа засан гэсэн үг. Ерөөхдөө доошлон гэсэн үг. Хэдүүлээ ямар байна гэх юм бол заавчгүй ашигтай гарах хэвээр. Тэгээд тийм учраас BITI харцгаая. Тэ? BITI. Энэ дээр хэдүүлээ inverse юу хийсэн байгаа. Тэгээд одоогийн pre-market дээр 20 50 хэд дээр байгаа. Тийм учраас өнөөдөр trade portfolio update origin хэдүүлээ нөгөө stop loss-оо жоохон дээшүүлэл явчихсан. Тийм учраас манай рафтан ч гэсэн нэг энэ дээр видео хийсэн байгаа. Тэрийг бас давхар тайлбарлачин. За манай Bitcoin short дэжгүй явж байгаа. Rigetti Computing-ийн бидний short ерөөхдөө бас айгүй хөөрхөн яг бас л үхэх гээд байна. Энд нэг resistance байгаа. Pre-market дээр $33 дээр явж байна. Хэдүүлээ хаан short хийсэн бэ гэх юм бол энэ хаваар ер нь бол short хийсэн. Тэгээд энэ яг textbook bubble top dead cat bounce тэгээд ер нь бол нэг resignation л ороод тэгээд нэг цагт энэ 16 хэдэн доллар дээр хүрнэ. Хэдүүлээ одоо яах ёстой юм бэ гэх юм бол энийг зөв trade хийх ёстой. Зөв trade хийх ёстой. Эмоцоо арилгах ёстой. Тэгээд нэг талдаа stop loss-уудаа ингээ араас нь явуулчмаар байна. Stop loss-уудаа яамаарчгүй байна. Тэгээд 4 хоногийн дараа тайлангаа үзүүлэн аимшигын тайлан гарч ирнэ. Тийм учраас миний таамаг юу юм бэ гэх юм бол өнөөдөр орой маргааштай нэг жоохон pop хийгээд жоохон дээш явчих юм бол баг нэмээд short хийх ёстой юм шиг надад санагдаж байна. Хэдүүлээ энийг яаж short хийсэн бэ гэх юм бол RGTZ дээр ингээд short хийсэн. Pre-market дээр одоо $17 дээр явж байгаа. Cool. Энэ дээр хэлэх юм байхгүй. Энэ 2 дахин хөшүүрхтэй манай багц дотор нэг 3-4%-аар орцсон байгаа. Тэрийг 2 нуглах хэвээр. Тийм учраас нэг ойролцоо нэг 7% болж байгаа гэсэн үг. Манай биткойн хөшүүрэггүй тэр бол нэг 4%. Манай IonQ-гийн short бас 2 дахин хөшүүрхтэй байгаа учраас ер нь бол портфолио дотор нэг 4%-тай байлаа. Гэхэд 8% гэсэн үг. Тийм учраас манай нийт багцын ойролцоо нэг 16-17% ерөөхдөө short-ороо цэвэр short-оор орцсон байгаа. Тийм учраас зах зээлийн уналтаараа хэдүүлж гисэн баг зэргийн ашиг хийж байгаа шүү. Тэгээд зах зээл унж байгаагийн хувьд бол унж байгаа. Хуцааны харилцаа хөрөнгө олт тийм мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тийм. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тийм. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хөвцөө хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тийм ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За, чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тийм манай рафтан чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. За. Ганц нэг сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол энэ IonQ унж өгдөггүй. Гэхдээ pre-market дээр жоохон булт хийсэн байна. Өчтөр IonQ та харж байгаа юм бол $57 дээр яасан.
close хийсэн pre-market дээр ер нь бол $56 дээр байгаа. Тэгээ энэ чартыг харах юм бол жинхэнэ ugly царай муутай chart ер нь бол удахгүй inline-тай золгоод тэгээд ер нь overall market нийт зах зээл ерөөхдөө уналтаа үргэлжлүүлэх юм бол тэ ер нь бол lights out болох магадaltaй. Тэгээд энэ дээрээс хэдүүлээ тэ энийг зөв трейд хийх ёстой шүү хэдүүлээ амар чухал. Тэгжээж оны эцсээр хэдүүлээ сайхан тэцүүртэй гарна. Ийм зах зээл уналттай байх үеэр бид нэр баг зэрэг ч гэсэн алдгалтай гарчих юм бол сайн. Алдгалгүй гарчих юм бол бүр сайн. Ашигтай гарчих юм бол супер. Энийг ойлгож аваарай заяа. Энэ үе нэг ашиг хийдэг цаг үе ерөөсөө биш. Одоо байгаа багцаа хамгаалаад магадгүй жоохон ашигтай гарч чадах юм бол супер. Ягаад гэх юм бол энэ уналт дуусчих юм бол хідүүлээ хямдэрсэн үнээр энэ хувьцаануудаа эрүүлээ авна. За одоо ерөнхий зах зээл S&P 500 хідүүлээ харцгаая. За энэ channel-ыг жоохон ингээд доошо татсан ч амар ugly харагдаж байна. Өмнөх видеон дээр бас ярьж ирсэн энэ нэг gap-тай дахиад нэг gap-тай энэ exhaustion top тэгээд сүүлийн амьсгаа дээр заа гэж хүмүүс шуналтаад авсан. Тэгээ одоо юу харагдж байна гэх юм бол ингээд ер нь candle-ууд нь бүгд улаан тэгээд high low тэгээд дараагийн high lower high дараагийн low lower low дараагийн high lower high дараагийн low lower low. Окей. Тэгээд хэдүүлээ энэ short позициудаа хизээ хүртэл үргэлжлүүлээ хадгалах юм бэ гэх юм бол high-уд low байх юм бол low-уд low байсаар байх юм бол хэдүүлээ ерөнхийдөө short-удаас гарахгүй. Хизээ нэгэн цагт ер нь бол юм short cover хийгдэн S&P 500 харах юм бол ер нь бол олон хоног дараалалаар унжийн QQQ нөгөө технологийн хувьцаануудыг харах юм бол super ugly chartтэй энэ нэг та харж байгаа юм бол тэгээ би өмнө хэлжсэн ер нь бол ийм том candle-аараа унна гэдэг чинь ерөөхдөө bearish signal ерөөхдөө зах зээл муудаж байгаа гэсэн үг. За тэгээд ерөөхдөө ингээд жоохон ингээд годгоноод явсараад exhaustion high болоод тэгээд дахиад нэг үсэх гэж үзээд тэгээд ерөөхдөө одоо fail дээр одоо буурж эхэлж байгаа. Тэгээд хэдүүлээ харцгаая channel-ийнхаа ёроолтой хүрсэн байна. Одоо жоохон bounce хийх нь үгүй юу хэдүүлээ харцгаая. Энэ бол нэг арай томоохон correction болох потенциалтай харагдаж байгаа. Тийм учраас хэдүүлээ шортуудаа өргөжүүлээд хадгалаад явна гэсэн. За, өчигдөр юу болсон бэ гэх юм бол нөгөө TLT маань жоохон уналттай байгаа 88.8 дээр зогсоод тэгээд жоохон recovery хийсэн, жоохон өсөлт үзүүлсэн pre-market дээр одоо 89.40 дээр ингэ явж байгаа. Ер нь бол Америкийн эдийн засгийн мэдээлүүд нь нэлээд муу гарч байгаа. 10 сард энэ өнгөрсөн 10 сарын одоо ажилгүйдлийн төвшин цомогтлын дата харах юм бол өнгөрсөн 20 жилийн хугацаанд ийм олон хүмүүс ажлын байраа алдаагүй. Ер нь Америкийн зах зээл дотор маш олон хүмүүс ажлын байраа алдаж байгаа. Ерөнхийдөө сүрэг маш муу мэдээл. Тэгээд энээсээ болоод ер нь бол Төв банк маань 11 сарын сүүлээр эсвэл 12 сард юу хийх магадaltaй юм бэ гэх юм бол бодлогын хүүгээ бууруулах магадлал маш өндөртэй. За тэгэхээр бодлогын хүүгээ бууруулах юм бол юу болох юм бэ гэх юм бол TLT дээшээ явна гэсэн үг. Окей. Тийм учраас манай TLT позиц хизээний цагт ашиг өгөх магадлал өндөртэй. За өчтөр SHY дээрээ жоохон позиц нээдэг юм уу гэд ярьж исэн жоохон bounce хийлээ. Энийг зүгээр хідүүлээ баг зэрэг харцгаа энэ дээр нэг сүртэй яарах одоохонд хэрэггүй. За тэгээд хідүүлээ put call option ratio S&P 500 дээр харцгаая. Line chart-ыг ашиглах ёстой. Окей, та харж байгаа юм бол ер нь бол одоо тэнцвэртэй явж исэн энэ үеэр хүмүүс айгу bullish зах зээл өсөх юм байна. Зах зээл өсөх болж гинөө. Одоо ерөөхдөө crash болж гин. Тэгээд өмнөх ер нь бол NAVS унтсан candle та харж исэн put call ratio 0.5 руу буурсан. Одоогийн байдлаар нэг дээр явж байгаа хүмүүс өсөхийн буурхан гэсэн таамаг үзүүлсэн байгаа хүмүүс ерөөхдөө тэнцвэртэй тэрийг хэдүүлээ энэ жоохон төгшөө буурах магадлал бол байгаа хаа. Гэхдээ ерөөхдөө нэг сүртэй итгэлтэй байж хизээж болохгүй үргэлж ерөөхдөө зүгээр үнийг харах хэвээр чартуудыг харах хэвээр. За VIX маань бас буцаагаад өссөн сая ерөөхдөө буцаагаад нэг жоохон ёроолтой 15 та байсан бол одоогийн байдлаар нэг 19-20 дээр байгаа. За нөгөө
өөр сонирхолтой юм юу бэ гэх юм бол алт маань ер нь бол дэжгүй явж байна. Тэгээ та харж байгаа бол ер нь pop high тэ ABC correction болоод одоо sideways consolidation яваад яг энэ channel-аараа явж ах шиг байна. Тэгээд энэ дахиад нэг жоохон доошоо яваад тэгээд дээшээ явах магадлал бол өндөртэй. Тэгээд маргааш биш ээ. Эх 7 хоногт хэдүүлээ баг зэрэгээр алтны позициудаа нэмэн шүү. За бусад зах зээл харах юм бол ер нь бол энэ технологийн компаниуд тэ өндөр өсөлттэй компаниуд бүгдээр амар хүн цогцолт авч байна. Та харж байгаа юм бол энэ Hems бол $41 хүрсэн байгаа. Энэ channel энэ нэлээд томоохон нэг олон сар бараг тэ 5 сараас хойш явсан channel ерөөхдөө эвдэх гээд ах шиг байна. 200 хоногийн moving average-с доогоор орцсон 200 week юу байна. Тэгээд таад харж байгаа юм бол энд нэг томоохон супер урт хугацааны нэг тренд лайн байгаа. За тэгээд ер нь бол Hems хаашаа явах магадaltaй юм бэ гэх юм бол энэ $30 руу явах магадaltaй бүр энийг эвдэж магадгүй. Тэ эвдэж магадгүй. Яагаад гэх юм бол дахиад нэг тренд лайныг жоохон өөрчилчих юм бол энд бас нэг тренд лайн байна. Тэгээд Hems хаа хүртэл явах магадaltaй юм бэ гэх юм бол $20 руу унах магадaltaй шүү. За тэгээд тэрийг хэдүүл анзаараад явцгаая. Hems management бол сайн. Бүтээгдэхүүн бол дэжгүй. Тэгээ хэдүүлээ энэ $20 дээр эсвэл энэс доогоор. За энэс доогоор орсон ч магадгүй хэдүүлээ энэ компаниг шүүрээд авчих юм бол ер нь айгүй гоё боломжийн үн ханш. За одоо хэдүүлээ мөнгийг харцгаа ерөөхдөө алттай яг адилхан хөдөлж байгаа RSI relative strength index бол навс унтсан байгаа. Тэгээ алттай яг адилхан зүгээр хөдөлгөөн нь илүү савлгаатай. Ер нь бол бас нэг ABC correction орсон байна. Тэгээ одоо энэ channel дотор ингээд sideways consolidation явж гин. Тэгээд бусдаараа бол дэжгүй. Тэгээ эх 7 хоногт багц дотор хэд хэдэн өөрчлөлт орж ирэх бах. Дахиад жоохон технологийн компаниудын хөвцөөгөө багасгах ёстой. Жишээлбэл хэдүүлээ Core-mining биш Robinhood-аас гарсан тий. Robinhood-аас хэдүүлээ бүтнээр хаана гарсан бэ гэх юм бол баг энэ оргил цэгүүдээр гарсан. Тэгээд энд дээр нэг аягүй царамуута double top харагдаж байна. Тэгээд 50-day moving average-аас доогуур гарсан байгаа. Тайл нь сайн гарсан. Тэгээд та харж байгаа юм бол тайл нь ерөөхдөө давул нь биелүүлсэн ч ерөөхдөө энэ өндөр өсөлттэй хувьцаанууд зах зээл дээр ер нь хүмүүс дургуутж байгаа. За барыг хагас жилийн өмнө нэг үнэлгээ хийж ирсэн Celsius компани манай зарим гишүүдүүд бас юу ярьж ирсэн бэ гэх юм бол ийшээ орох уу яах уу яагаад гэх юм бол амар том cup and handle-тай болцсон байна гих мэд шиг ингээд тий cup and handle бол болсон дээшээ пуужинсан тэгээд буцаагаад ер нь бол өсөлт нь буураад явж байгаа тийм учраас энэ жилд ерөөхдөө жоохон өсөлт үзүүлсэн гэхдээ Celsius-аас жоохон хол байя гэсэн жоохон зүв байж таарсан. Novo Nordisk хэдүүлээ хөрөнгө оруулалт хийгээгүй зүгээр ажиглаа явж байгаа. Өчтөр цагаан ортон дотор гүцэх захирал нь зүрхэн яасан өвдсөн ухаан алдсан. Тэгээд хэдүүлээ харцгаая RSI бүр амар доогоор явж байгаа. Ер нь бол сайн мэдээлэлүүд гарсан тарифаас жоохон чөлөөлөгдөж байгаа. Америкийн зах зээлийн хөрөнгө оруулалт хийн тэгээд ер нь бол энд томоохон хөдөлгөөнүүд болж байна. Алт маань $4,000-аас дээш гарцсан. EUO манай энэ бас нэг шорт штэ тий. Ер нь бол нэг шорт юу шорт хийж байна гэх юм бол евро шорт хийж байгаа доллар дээр юу үзүүл тий хэдүүлэнгийн энэ позиц ер нь бол баг зэрэгээр ингээд дээшээ яваал байна тий. Тийм учраас би бол одоо биднэрт байгаа багцтай ер нь бол happy өндөр ашиг цаг шуналдах цаг үе ерөөсөө биш зүгээр өмнө хийсэн өгөөжүүдэд хэдүүлээ зүгээр 50 хамгаалцгаая. Тэгээд тэрийг энэ уналт энэ нэлийн савлгаатай үеийг хэдүүлээ алдгалгууд авч чадах юм бол ер нь айгүй супер явцсан байгаа гэсэн үг. Тэгээд хямдарсан үеэр хэдүүлээ нэмж цуглуулад авъя шүү. Тэгээд энэ correction болох юм уу эсвэл бүр ингээд bear market болох юм уу хэдүүлээ ажиглаа явцгаая. Ерөнхийдөө юу харах хэрэгтэй юм бэ гэх юм бол price харах хэрэгтэй, volume харах хэрэгтэй. Тэгээ одоогийн байдлаараа дэжгүй. Өнөөдөр хэдүүлээ жоохон stop loss-уудаа өөрчлөн QQQ S&P 500 гих мэт шин нэлээд oversold тийм учраас өнөөдөр нэг жижигхэн bounce хийх магадлалтай.
Тэгээ хэдүүлээ тэрэн дээр боломжлоод хараа явжээ. Одоо хэдүүлээ энэ байгаа шортуудаараа сайн анхаарад энэ шортуудыг алдахгүйгээр заавалчгүй баг зэргийн ч гэсэн ашигтай гарах ёстой шүү. За амралтын өдрүүдэд сайхан өнгөрүүлээрээ тэгээ бүтэн сая өдөр нэг гой хөрөнгө оолтын уулзалт болно. Тэрнээ та сонирхож байгаа бол доор бүртгэлийн мэдээлэл байгаа. Тэгээд бүтэн сая өдөр уулзъя. Эсвэл дараагийн зах зээлийн апдейт нэгд өдөр орно. Bye bye. Хэрвээ та манай Эдүрэ Цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.